Сайн бацхан эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор нийслэлийн 69-р сургуулийн багш Батсруу оролцож байна. Сайн байна танд энэ өдрийн мэндийг. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдв юу вэ? За өнөөдөр сургууль, эцэг эх сурагчдын холбоо харилцааны талаар ярилцах хэрэгтэй байна. За тодруулж хэлбэл сургуулийн насны хүүхэд олон сургууль мөн эцэг эхийн хамтын оролцоо гэж билж болохоор юм байна те. Тэгвэл хамгийн ихний асуулт нь болохоор эцэг эхчүүд хичээл гэдгийг болохоор зөвхөн сургууль дээр л явагдах ёстой гэж ойлгодог. Та энэ талаар юу гэж бодож байна? Таны байр суурь. За хүндэт эцэг эхчүүдээ сайхан аварчж байна уу. Тэгэхээр альва эцэг их үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, боловсролынхаа төлөө, хүмүүжлийн төлөө явж байгаа. Эцэг их хүүхдүүдийн хөгжлийн талаар явж байгаа нь ойлгомжтой. Бүх хүний их эцгийн үүрэг. За их эцгийн дараа хүүхдүүдийн төлөө явдаг хүмүүс чинь бол багш нар байдаг л да. Тэгэхээр багш нар сургууль нөгөө сурж байгаа орчин сургууль багш нар эцгийнхээ холбоо харилцаа маш сайн харилцаа холбоотой байх ёстой. Маш чухал сэдвийн нэгэ. Энэ талаар ихлээд сайхан ярилцах хэрэгтэй байна л да. Та одоо эцэг эхчүүдийг уриалж одоо сургуулийн янз бүрийн үйл ажиллагаанд ингээ оролцооч гэж уриалж хэлвэл хамгийн ихэнд хүсэх зүйл юу вэ эцэг эхчүүдээс? За юм бидгийн. Ер нь бол сургууль эцгийн харилцаа холбоо ингээ гурвалсан гэрээгээд байдаг л да. За хийнэ. За захирал удирдамж гаргаад ингээд гар үсэг зураад ингээ сайхан хийн л да. Энэ бол уламжлалт байж байгаа. Тэгэхээр энэ бол сайн талтай. Тэгвэл их хвчлэн нь бол цаасан дээр хоцорчдөг байхгүй. Тэгэхээр сургууль эцэг их хүүхдүүдийн харилцаа холбоог бүр шин шатанд бүр байнгын ажиллагаатай гаргах ёстой байдаг байхгүй. Зүгээр би одоо олон төрлийн судалгаа энэ төр яриул ярина л да. Тэгэхээр судалгаа энэ төр яриад баг хэрэггүй. Бүр амьдрал яг өнөөдөр тохиолдож байгаа юм энгийн мөгөд маш чухал асуудлаас ярилцъя гэж бодож байна л да. Энэ үнэтэй цагийг. Тэгэхээр их эцэг сургууль багш нарын хооронд ерөөсөө харилцаа яагаад зогсчдөг юм гэхээр ингэдэг юм. За их хвчлэн бүх шатанд байгаа л да. Хвчлэн их эцгийн хурал. За эрүүл ирээд ирэхгүй бол ирэхгүй тийм үү? Их эцгийн хурал гэдэг ингээд нэг ажиллана. За энэ бол байж л байдаг асуудлууд. За дараа нь багштай ангид удирдсан багштай ингээд уцаар ярьдаг тийм үү? Холбогддог. За хүүхэд яаж ийж байна? Хоёрт холбоо нь энэ. За гуравт холбоо нь хаяа нэг ганц харчилсан уулзалт юм дүү. Ингээл зогсчдөг. Тэгэхээр их эцгийн хуралд нэг хаяа нэг болно. Тэр чинь сар үхэнч бараг болдог асуудал биш шүү дээ тийм үү? Их эцгийн хурал гар утсаар ярих эсвэл ганцаарчилсан ганц нэгээр ирж уулзах ингээл их эцэг сургууль багш нарын холбоо ингээд бараг дуусчихж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ байдлыг л арилгаад бүр амьд холбоотой байх л одоо ямар арга зам байдгийг л ярилцах гэж л ингээд сууж байгаа юм л да. Тэгэхээр маш сайхан энгийн гой сайхан арга замууд байна л да. Тэгэхээр би нэгдүгürt ингэж хэлмээр байна. Их эцгүүд нөгөөс хүүхдүүд чинь гэрийн орчинд шал өөр хүүхдүүд шүү дээ. Гэрийн даадгавраа хийдэг, аав ээжийнхээ үгэнд дорддог, даадгавраа хийдэг, дүүнэртэй тусалдаг маш сайхан онцгой хүүхд байж болно. Нөгөө хүүхд чинь сургууль дээр тис ондоо хүүхд байдаг байхгүй юу? Орчин нь өөр, нөгөө гэртээ иржсэн яриа шал өөр болчдөг, ганц харддаг ч юм уу тийм ээ, яадаг ч юм ингээд бүр шал өөр орчинд амьдардаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө манай эцэг эхчүүд чинь манай гэртээ манай хүүхд сэргэлэн мундаг юм чинь сургууль дээрээ тийм л байдаг байх гэдэг ингээд бодоод явцдаг юм. Маш том алдаа энэ бол тэс өөр орчин байхгүй. Дараа нөгөө хүүхдүүд чинь айлын ганц хүүхэд байж болно. Айлын эсвэл том хүүхэд байж болно. Эсвэл айлын бага хүүхэд байж болно. Эсвэл өнчин өрөөс хүүхэд байж болно. Эсвэл одоо дагвар эцгийнхээ хажууд байдаг хүүхэд байж болно. Эсвэл одоо амьдрал их харин шүү дээ тийм үү. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь гэр орондоо байжсэн хүүхдүүд чинь сургуулийн орчин шилрээ шал өөр болдог байхгүй. Энэ байдлыг эцэг эхчүүд ирээ сургуулийнхаа орчин дээр мэдээ танилцаад бараг нэг өдөр өнгөрөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр би одоо товчхон хэлээ л да. Их эцэгтэй сургуультай холбоотой хүүхдийн ирээдүйтэй л санаа зовж байгаа бол нэг өдрийг бүхэл бүтэн зарцуулаад сургууль дээр ямар орчин дээр тэр хүүхдүүд амьдарч байна. Хичээлийг дээр багш нар яаж зааж байна.
тэр хичээл орж байгаа бүх багш нартай уулздаг юм уу тийм үү? Тэр коридорд ямар шуугаан дунд явж байна? Тэр үдийн завсарлаганаар ямар хоол идэх гээд яаж байна? Яаж оожролт ухаарлж байна? Ямар зовлон бэрхшээл байна? Тэр болохгүй байгаа хичээлүүдийн багш нар нь ямар багш нар байна? Яаж зааж байна? Бүхэлд нэг өдрийг өнгөрөөж ятгахнаа нэг өдрийг. Гэтэл эцэг эхчүүд чинь их эцгийн хурал дээр нэг цаг сууцаад шуугаан дунд тийм үү ямар хэцүү орчин байгааг гардаг байхгүй. Гэтэл багш нар чинь нэг цаг биш, нэг өдөр биш шүү дээ. Нэг жилч биш шүү дээ. Насан турш тэр шуугаан дотор чинь байцгаа шүү дээ. Тэгэхээр багшийн хөдөлмөрийг тэр хүүхдийнхээ нэг өдрийн хөдөлмөрийг тийм үү сургууль дээр байгаа энэ орчныг л орчин дээр нь үзчихээ дараа нь одоо хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөөр багш нартай сургуультай яаж харьцах вэ гэдгээл арга замаа олгосоод гэж хүсэж байгаа юм л да. Сая та ярианда дурдлаа шүү дээ эцэг эхчүүд маань одоо оролцоотой болохын тулд сургууль дээр ирээд ингээд нэг өдрийг өнжөөд өнгөрөөвөл их сайн байна гэд. Тэгээ магадгүй нөгөө эцэг эхчүүд өөрсдөө бас ардаа ажилтай төрөлтөө тийм болохоор нөгөө нэг цаг зав зарцуулах бүхэлдээ нэг өдрийг зарцуулах жоохон тиймэрхүү байдаг байх. Одоо энэ талаар ямар арга хэмжээ авал танд зүгээр гэж бодогдож байна. Харахгүй шүү дээ тийм нэг өдөр бүхэлдээ ажиллаад. Тэгтээ хүүхдийн ирээдүйн төлөө бол нэг өдөр бол би асуудал биш гэж үзэж байгаа юм. Багш нар ч гэсэн ер нь гэр бүл хараад 4 хүүхдийнхээ төлөө явж байгаа шүү дээ. 4 байна уу одоо дундчаар л би хэлж байна л дээ. 4 хүүхэд нэг хүүхдийнхээ төлөө явж байна уу. Гэтэл багш гэдэг чинь багадаа 40 хүүхдийн төлөө. Ихтэл би 40000 хүүхдийн төлөө явж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн 40000 хүүхдийн төлөө явж байгаа. Тэгэхээр тэр 4 хүүхдийнхээ төлөө нэг өдрийг зарцуулах бол би асуудал биш болоо гэж бодсон. Яаж хийгээд бүр яаж чөдөө авч жагаад хамаа алга сургуулийн удирдлагатай хэлээд байгууллагатай хэлээ тийм үү. Нэг өдрийг би хүүхдийнхээ төлөө зарцуулаа гэдэг чинь ажил тасалж байгаа явдал биш шүү дээ. Ажил тасалж байгаа явдал гэж биш гэж үзээд ажил хөдөлмөр хийж гэнэ гэж үзээд ингээд ирэх ёстой. Би бол таны асуудал зөв л дээ. Тэгэхээр би нэг удаа нэг өдөр ажил дээр тийм үү энэ ажлынхаа би өнөөдөр амжуулчаад би маргааш хүүхдийн хэдүүлээ нэг өдөр ажиллая. Ажилласан тооцоо ингэж ярьж болно шүү дээ. Нэг бол тийм учраас нэг өдөр бүхэл бүтэн өдрийг өнгөрөөсөөс би их эцгүүдэд ингэж урааж хэлмээр байгаа. Тэр шуугаан дунд тэр ямар хичээл ямар завсарлагаанаар орж ийн ер нь ачаал ямар байна? 2 ээлж солигдоход тэр 2000 хүүхд 2000 хүүхдээс солигдоход зөвхөн солигдох 15 минутын хугацаанд тийм үү? Айл хаалга нонгоогоод айл хаалганаар тэр шатаар яаж гарч байгаа, яаж бүчинж байгаа тэр амьдралыг огт үзээгүй мэдээгүй байдаг байхгүй. Ятгахнаа орж гарах нь хүртэл том асуудал нь шүү дээ. Манай сургуулиуд нэг хаалгаар орж гарах гэж байхгүй. 3 4 хаалга зэрэг оруулаад зэрэг гаргахад ингээд ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл тэр сургуульд нэг л жижүүр байдаг тийм үү? Тэр нь амжчихгүй. Нэг жижүүр багш байдаг. Тэр нь ханаач хүрэхгүй. Тэг 2 3 жижүүр багш гаргалтай байна шүү дээ. Тэгэхээр одоо жижүүр сурагч нь ч юу вэ тийм үү? Анги хэдий цэвэрлэх өдөр 15 минутын хооронд хүүхдүүд анги цэвэрлээд гарах гэж шүү дээ. Тийм үү? Тэр хооронд ямар асуудал гарах вэ? Асуудал маш их байхгүй. Тэгэхээр энэ амьдралыг нь ойлгочоод дараа нь багш нар сургууль руугаа их зэрэг бүх ажлаа одоо ингээд наашаага чиглүүлдэг шүү дээ. Сургууль мэд тийм үү хүмүүжлийг нь сургууль мэд. Тэгэхээр ямар их ажилтаа байна гэдгийг л ирээд ойлгож ёсоо л гэж хүсэж байгаа юм. Тэр гэрээ мэрийн тэр зөндөө байна л зурчаад яваад тэр асуудал байна. Эцэг эхчүүдийн хувьд одоо бага ангийн хүүхдүүдэд бол оролцоо нь бас харьцангуй гайгүй байдаг байх гэж бодож байна. Одоо дунд ангиас дээш болоод ирэхээр яг хэддгээр ангиас эхлээд эцэг эхийн оролцоо хамаарал буурж эхэлж байна. Таны хувьд энэ талаар мэдээж 6 дугаар ангиас 9 дугаар анги хүртэл одоо дунд анги гэж явж байна л да. За 10, 11, 12-ыг ахлах анги гэж явж байна. Тэгэхээр ер нь та зөв асуулт асуусан. Ахлах анги тусам орох тусмал их эцгүүдийн оролцоо бол багасаад явчихж байгаа нөхдүүд. За энэ ахлах анги юм чинь тийм үү? За багш нь тийм юм чинь. За тэгээд их эцгүүд бас нэг юм ялгаа гаргадаг. За багш надад за настай багш юм чинь тийм үү? Туршлагатай. За ингээд болчих واخ. Эсвэл нөгөө залуу багш нар байна да тийм үү? За энэ ч одоо тэгээд залуу багшныхаа ирч хүчээр ингээд явчих واخ. Гэсний ихтгэл үнэмшил байна л да сайн хэрэг. Тэгтээ бид нар чинь нөгөө дээр үе 70 80-аад оны би бол анги дааж байхдаа гэр орноор нь ингээ явдаг байл л да их эцэгтэй нуулцаад
Одоо тийм юм байхгүй болсон. Хүний эрх хэрэгчлөөч гэдэг юм уу тийм үү? Тийшээгээд очихын ч одоо бас тэр үр байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө амьдралыг нь сайн мэдэхгүй шүү дээ. Хүүхдүүдийн ам одоо юугаар их хэсэгт нь уулзаад болж байгаа болохоос яг очиод тэр гэртээ ямар амьдралтай байгааг нь яг үнэ гэлэхэд мэдэхгүй байна шүү дээ. Одоо бол тийм байхгүй болсон байна. Зарим хөтөө сургууль бол байж болноо. Ялангуяа Улаанбаатарт бол байхгүй байгаа. Одоо сүүлийн үед нөгөө харьяалах хороо дүүргээр ингээ сургуулиуд хамрагддаг сайн талталд тэгтэл гэр орныхан тэр байдалд очиод танилцсан гэдэг их төвөгтэй асуудал болсон. Тэгэхээр гэр орныхан ажлыг бид нар амьдралыг сайн мэдэхгүй байгаа учраас гэр бүл эцэг их сургуулийн харилцаа холбоо илүү байх ёстой л гэж л одоо ингэж яриад байгаа юм бол зүгээр ингээд нэг яриад өнгөрчих биш. Инээс санаа аваад манай их эцгүүд нэг өдрийг 7 хоногийг тийм ээ зөвхөн хурлаар хязгаарлагддаг, зөвхөн утсаар ярихыг хязгаарлагддаггүй. Очоод амьдралыг сайн ойлгоод, багш нарын ачааллыг сайн ойлгоод, тэр хүүхдийнхээ сургуулийн орчныг сайн ойлгох байхгүй хамгийн гол нь. Манай хүүхэд сургуулийн орчинд нэг өдрийг яаж өнгөрөөж ийнэ гэдгийг эцэг их мэдчих юм бол тэр сургууль дээр тэр хүүхдийн хөгжил хүмүүжил асар их ач холбогдол болж байгаа байхгүй. Нээлт байхгүй юм чинь. Энийг нь мэдэхгүй их эцгийн хурал бол асуудал биш юу ч биш. Уцаар орох бол амьдрал биш шүү дээ. Тэр чинь нэг өдрөө бүтэн өнгөрөөгөөд ингээд өнгөрсний дараа манай хүүхдэд ийм бэрхшээл байгаа юм байна. Ийм алдаа байгаа юм, ийм оноо байгаа юм. Гэл тэр хүүхдийн чинь хөгжил хүмүүжилд өөрт л том нээлт болно шүү дээ. Ингээс л гэж хүсэж байгаа энийг бол 80-90-ад оны эцэг эхчүүд болон одоо үеийн эцэг эхчүүдийн одоо ялгаа нь юу байгаа вэ? За зүйтэй. Тэгэхээр энэ одоо би чинь иргэний боловсрал, ёс зүйн боловсрал хичээлийг орж байгаа. Гэр бүл сэдв олон орноо 8, 9, 10, 11 дугаар ангиуд. Гэр бүл төлөвлөлт гэдэг юм дээр маш их алдаа гаргадаг. Одоо орчин үеийн залуучууд тийм үү гэр бүл төлөвлөлт. Би одоо ямар хүнтэй суух юм тийм үү? Тэгээд хитэн өөгöd гарах амьдралдаа яаж авч явах юм гэв. Гэр орны юу болох юм, ажил амьдрал юу болох юм, төлөвлөлт гэдэг чинь янз бүрийн салбарт явж байгаа юм шүү дээ. Тэр гэрүүлийн төлөвлөлт гэдэг чинь зүгээр одоо тэтэн хүүхдтэй болох тийм үү цалин мөнгөөр ингэж амьдрах гэдэг биш юм шүү дээ. Хүүхдтэй болоод тэр хүүхдийнхээ хүмүүжил ирээд үуч цаашаа бүр одоо нөгөө стратегийн төлөвлөлт гэдэг шиг бүр урт хугацааны бүр гэр бүлийн төлөвлөлт гэдэг чинь маш нарийн байдаг юм байна. Төлөвлөлт байхгүй болсон. За тэгээд судалгаагаар гэр бүлийн салалт их байна. Маш их байна. Тогтвортой найдвартай амьдралд бол бага байна. Гэр бүлийн салалтын судалгаа гэдэг ингээд бүр хүүхдүүдэд хичээл ордог шүү дээ. Манай хүүхдүүдэд одоо гэр бүл аав ээж яавал салахгүй ингээд бат бөх харилцаатай байх вэ? Шалтгаан нь юу байна? Сайхан амьдрах арга зам юу? Хичээлээр ордог шүү дээ. Тэгж ярих юм бол хүүхдүүдэд тэр их эцгээс нь илүү хичээлийг гэр бүлийн талаарх хичээлийг их эцгээс нь илүү хүүхдүүд судалж байна. Яг өнөөдөр тэр иргэний ёс зүйн боловсрал сэдвээ хичээлээр 6-аас 11 байгаа шүү дээ тийм үү? Энэ дотор гэр бүлийн сэдв бол маш олон цаг байгаа. Энэ маш сайхан хичээлүүд явж байгаа. Энэ хичээлүүд их эцэгт байдаггүй. Харин хүүхдүүдэд байдаг юм шүү дээ. Тэгэхээр л одоо нэг мадагч байгаа зэрэг. 90-ад оны одоо 90-ад оны эцэг эхчүүдийн хүүхдтэй хандуулах анхаарал халамж тэгээ одоо үеийн эцэг эхчүүдийн хүүхдтэй одоо ингээ анхаарал тэр халамж нь хэр зөрүүтэй гэж бодож байна. Хэр зөрүүтэй байна. За тэр цахим орчинд нөлөөлж байна тийм үү? Ажил амьдралынх нь одоо цаг хугацаас нөлөөлж байна. Хүүхдтэй ажлын цаг одоо ажиллах цаг нь багассан байна. Хүүхдүүдэд анхаарал тавих хадамж өдөр цаг хугацаагаа бас гаргахгүй байна уу даа л гэж бодож байна. Тэр дад 80-ад онд чинь нийгмийн хариуцлагын хүрээнд их эцэг гэр бүлийн асуудлыг бол өндөр хэмжээнд тавьж ирсэн шүү дээ. Одоо бол бас жоохон багтах гэдэг юм. Энийг л одоо төр засгийн хэмжээнд л анхаармаар байна. За багш нэг мартах гэж нэг юм хэлчих юм бол тий. Энэ хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар тийм ээ. Ялангуяа ангид ааж байгаа багш нарт тэр ангид ааж байгаа тэр хөлс мөнгийг энд тийм үү бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмээд өгчих хэрэгтэй байхгүй юу? Одоо бол нэг 100,000
байгаа юм шиг байна тий. Анги даасан багш нар тэгээд бүр нэмээд цалин дээрээс манай багш нарын цалин ч одоо бага штэ зүгээр хангалуун амьдралтай хүнэл 1-5 хоолны мөнгө л аваад байгаа штэ бид нар ч баг л. Тэгэхээр тэр анги дааж байгаа багш нарт би бүр юм саналыг бид нар яан тамгаан газар нь хэлмээр байгаа. Анги дааж байгаа багш нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч юм уу тийм үү 500 мянган төгрөг өгчмээр байгаа. Нэмээд тэгэхээр нөгөө анги дааж байгаа багш чинь нөгөө ихтгэл үнэмшил тийм үү хүч хөдөлмөр сэтгэл зүйн байдал бүр онцгой болно үстэй ядахна. Бүр ингэмээр юм байна. Тэгэхгүй бол анги даахасаа хайширдаг тийм үү за одоо ингэдэг за ингээл өнгөрөөч тийм үү ингээд. Тэгэхээр тэр чинь урамшуулсан олон хэлбэрүүд байж болно шүү дээ. Эсвэл тэр шагналын ямар хэлбэр байдаг. Би зөвхөн эдийн засгийн урамшууллыг ярьж штэ тийм үү. Гэх мэтчил олон гаргалгаа байгаа штэ. Тэгээд их эцгийн ингээ хамтарч ажилтдаг бүр хууль дүрм ёс журам гаргаж болно штэ. Энэ чинь бүр. Энд дээр тодруулж нэг юм асуухад одоогийн байдлаар бол анги даасан багш нарт нэмэлт цалин урамшуул байдгүй гэж ойлгож байна уу? Би одоо 100 мянган төгрөг байдаг гэж ойлгоод байгаа штэ. Би ч одоо цалингач бас нэг сайн харж нарийн яадаггүй л хүн л дээ. Зүгээр л одоо энэ тал дээр төр засгаас боловсруулалтаас ямар нэг арга хэмжээ аваач гэж харин хүсэж байгаа байхгүй бүр 500 мянган төгрөг нэмээд өгч байгаа. Тэгээд үүрэг даалгаврыг хариуцлагын бүр тодорхойлгоод өгч байгаа. Бүр их эцгийнх нь үүрэг даалгаврыг нь одоо яадаг юм ба тодорхой бүр тусгай журам гаргадаг юм яадаг. Тэгж вэж сургууль эцэг их багш нарын харилцаа холбоо сайжирч ажил амжилт гарна. Тэрнээс гэр бүл дангаараа гэр бүлийн боловсрол хүмүүжүүлдэг гэсэн мундаг шүү дээ. Тэрнийг чинь их эцэг сургуультай холбож өгөхгүй бол тусдаа яваад бол бас амжилт олохгүй шүү дээ. Тийм учраас энэ гурван хамтарч байж л үр дүнд хүрнэ. Тэрнээс тэр тусдаа байгаа эцэг их тийм үү тэр өвөөмөө дээр байгаа хүүхдүүд байгаа ч юм уу гүй ч юм уу тийм үү салаад явцсан байгаа ч юм уу ямар амьдралд байгаа энийг юм итгэхгүй энэ холбоо харилцааг л сайжруулах хэрэгтэй байгаа юм да. Хүүхэд нь бүтлгүүтгэхэд одоо эцэг эхчүүд сургуулийн буруу, багшийн буруу эсвэл найз нөхдөөх нь буруу гэж дүгнээд байдаг. Энэ нь болохоор яг альтлынх нь буруутай үйлдэл ч юм уу альтлынх нь анхаарал халамж бага байгаагаас шалтгаалдаг вэ? Байна. Жишээ нь гэр орондоо гэр бүлд огт муу зуршилгүй тийм үү? Айгуу сайн аав ээжийн үүрэг даалгаврыг биелүүлдэг гэр орноо цэвэрлдэг мундаг хүүхэд байж байна да тийм үү. Тэр нь ирээд сургууль дээр тис ондоо хүүхэд байдаг шүү дээ. Энийг эцгүүд зарим нь ухаардгүй мэддэггүй. Манай хүүхэд онцлог гэдэг. Тэгэхээр бүх юмыг за яг сургууль дээр ирээд хүүхдүүдэд бужигнаад хэрэг төв тарих явдал байлгүй л яхав да тийм үү. Энэ бүхнийг л эцэг их чинь ямар шалтгаанаар болж нэг тэгэл ирээд нэг өдөр ч гэсэн тийм үү. Болж игэл 7 хоног байсан ч яадаг юм. 7 хоног тэр ажлын бүр аргаа бас л ажиллана шүү дээ бид нэр бол зөвхөн нэг хуралд суугаад нэг хуцаар ярих чинь асуудал биш шүү дээ. Огт ирдэггүй их хэцэг байна шүү дээ. Огт ирдэггүй. Хаяа нэг хуцаар ирдэг их хэцэг байна. Хаяа нэг ирээд уулзчдаг хэцэг их байна. Энэ гураас хитрэхгүй шүү дээ. За би ирээд нэг өдрөө бүтэн сургууль дээр өнжөө хүүхдийн амьдралыг үзье гэсэн нэг ч хэцүү байхгүй шүү дээ. Тэр боддоо. Тодруулж асуувал одоо эцэг эхчүүдийг одоо хүүхдтэйгээ харилцаа холбоотой болгохын тулд одоо хүүхд чинь өсвөр наснд хүрээд ирэхээр бас ингээд ганцаардмал эцэг эхээсээ тусдаа тийм хараат бус болох шинж ажиглагддаг. Одоо энэ үед нь эцэг эхчүүд ямар арга хэмжээ авал? За зүйтэй. Тэгэхээр сая бас бодож ирсэн. Их эцэг сургуулийн хамтын ажиллагаа зөвхөн хурлаар хязгаарлагдахгүй. Их эцэг сургуулийн хамтын ажиллагаа сэтгэл зүйдээр тогтох ёстой. Их эцэг сургууль хүүхдийн хамтын ажиллагаа ёс зүйн боловсрол дээр тогтох ёстой. Их эцэг сургууль хүүхдийн хамтын ажиллагаа тийм үү эдийн засгийн харилцаа холбоон дээр тогтох байж болно тийм үү тэр төгсөх тэмдэр гэдэг ингээд их эцэг сургууль багш нарын харилцаа холбоо тийм үү хүмүүжлийн сурлагын тэр ёс зүйн сэтгэл зүйн маш олон салбар дээр хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй энийг тус тусад нь заагалдаг юм уу нэгтгэдэг юм уу тийм үү арга хэмжээ авдаг юм уу журмаар зохицуулдаг юм уу бүр ийм шатанд гарахгүй бол ингээд урсгалаараа ингээд яваад байх юм бол хөчөхгүй. Ер нь ирээдүй болоод энэ хүүхдүүдийн сэтгэл зүйн санаа чи улмал нарийн болж байгаа шүү дээ тийм үү. Энд тасан зөгцсөн юм арга хэмжээ олохгүй бол уламжлалт зарим нь хуучирсан зарим нь одоо болохгүй бүтэхгүй юм зөндөө байна. Ингэхгүй бодвол
ингээд хэвийн зүгээр нэг их хэцхэн хурал жилд хагас жилд ч юм уу ингээд яваад бүтэхгүй. Энэ бол. Одоо түрүүнээс хойш та нөгөө эцэг их сургуулийн сурагчдын хамтарсан гурвалсан гэрээ гэж яриад байна л да. Тэгээ тэр зүгээр цаасан дээр л үлддэг гэдэг. Тэгвэл тэр гэрээнд одоо яг юу гэж заасан эцэг энэ хамтын ажиллагааны хувьд одоо ямар зүйл залтууд оруулж өгсөн байд юм бол байна. Тэн дээр хамтын ажиллагаа тийм үү. Их эцгийн өөр хариуцлагын сургуулиас энийг нь хариуцсан тийм үү. Хүмүүжил даалгаврыг бол та хариуцсан тийм үү. Ном дэвтрийг бол та хариуцсан. Сургуулиас имийг нь даана. Их эцгүүдийн нэг нь даана гэдэг нарийн байгаль. Тэгтээ гэрээ бол цаас тийм үү. Цаасан дээр хоёр тал гаруй үсэг зураад тэгээд мартаад хаяад амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Энийг хэрэгжүүлэх нэг амьд жишээ та сургууль дээр ирээд нэг өдрийг бүтээн өнгөрөөж ячээ. Тэр гэрээн дээр чинь их эцэг их нэг өдөр бүтээн ингээд өнгөрүүлнэ гэсэн залт байхгүй л байгаа байхгүй юу? Байлаа гэхэд тэрнийг хэрэгжүүлэхгүй л байгаа байхгүй юу? Ингээсээ л гэж хүсэж байна. Энэ бол нэг л багш, нэг л санаа шүү дээ. Тэгээ олон багш нарт олон их эцгээд олон санаа байгаа шүү дээ. Ингээл хамтарч ажиллах төлөөл бид нэр санаа хөгжлийн нэвтрүүлэг хийж байгаа нь ач холбогдол нэг ч гэсэн хүнд ойлгох жоохон бол ач холбогдол гарнаа л гэж үзэж байгаа. 1002 нийслэлийн хэмжээнд 1200 хүүхдээс судалгаа аваад үзэхэд эцэг гэхээс хамгийн их сонсдог үг гэж одоо асуухад хичээлээ хий, эрт бос, эрт унт. Тэгээд ялангуяа 90% нь хичээлээ давт гэдэг үгийг бол эцэг эхчүүд хэлдэг гэж одоо судалгаа гарсан байсан. Тухайн судалгаанаас харж үзээд дүгнэлт хийгээд байгаа нь тэр хичээлээ давт хичээлээ хий гэж одоо эцэг эхчүүд ингээ байнга хэлэх нь хүүхдийг одоо улам хичээлээсээ холдуулах, одоо хичээлдээ дургу болгох, одоо тийм цааргалах зүйлүүдийг одоо гаргадаг гэсэн байсан. Энэ талаар та юу гэж байна? Байнга л нэг үг хэлж байгаа. Хичээлээ давт хичээлээ хий. Тэгэхээр л нөгөө их эцэг сургууль багш нарын хооронд харилцаа холбоонд сэтгэл зүйн судалгаа байх ёстой, сэтгэл зүйж байх ёстой гэдэг чинь энэ л байхгүй юу. Тэгэхээр нөгөө байнга хичээлээ давт гэдэг чинь нөгөө бүр үүнд нь ороод энд нь тийм үү хилтгэл үгээ хэлнэ бүр хашираад бүр сонсгоос дургуй болтдог болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр сэтгэл зүйтэй холбоотойч гэдэг юм уу арга барилыг өөрчлөх гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр багш эцэг их сургуулийн хоорондох арга барил, ажиллах арга барил, хандлагаа өөрчлөх тийм үү, харилцаагаа өөрчлөх бүх юм чинь хоорондоо ярьж байгаад болно шүү дээ. Энэ хандлага энийг л өөрчлөе гэж л одоо энэ сэдв чинь ингэж л явж байгаа шүү дээ. Тэр үгээд эсвэл өөрчлөе, аргаа өөрчлөе. Тэгтээ сошиал ертөнцөөр ингэдэг өдөржин хичээл хийгээд ороожин даалгавар хийгээд ийм сургалт гэж юу гэдэг нь хүүхдийг залхааж яана гэж хэлдэг. Даалгавар ерөөсөө битүү гэж хэлдэг. Жишээ Японы сургалт тийм байдгийг, ийм байдгийг хэлдэг байхгүй. Энд чинь тэр Японыхаа зан заншилтаа тохирцсон тэр хөгжлийн хэмжээнд тохирцсон юм бол байгаа болохоос биш. Манад учир зүггүй огт даалгаваргүй юм тэр гэж бас байхгүй л дээ. Энд чинь байдаггүй. Яагаад тэгэхээр 24 цагийн дотор нэг шинжлэх мэдсэн нэг онлын ойлголтоо очоод 24 цагийн дотор ч юм эргээд нэг харахгүй болвол ой тогтоолтод одоо хатгалагдаад үлдэх хэмжээ чинь багасаад адгалаа явцдаг шинжлэх ухааны үндэслэл бас байна шүү дээ. Чи хэдэн мянган жил явж ирсэн шүү дээ. Харин тэрнийгээ зохицуулаад хидэд өгөхгүй гэдэг нь л багш одоо зохион байгуулалтанд асуудал болохоос тийм ээ. Даалгавраар дарна гэж бас хэцүү л дээ тэр чинь болохгүй. Огт даалгавар өгөхгүй 7 хоног явна гэж бас байхгүй. Урамшуулаад за та нар ингээд шинийг мэдээд ирээч гэдэг юм шиг. Шал өөрөөр даалгавар өгч болно шүү дээ. Өөрөө сэтгэхэд ингээ хийгээд ирээрээ болцоогоор хийгээд ирээрээ гэхэлэр нөгөө хөвгдөж бас нэг юм бодно шүү дээ. Заавал хүчээр энийг хийгээд ир ингээд ирэхгүй албагүй бас аль талтай бодох хэрэгтэй. Зөв юм тас. Одоо ингээд харахад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд нөгөө яг арга барилаа сайн олохгүйгаас болоод хүүхдүүдэд загнах тохиолдлууд бас багахгүй гардаг. Тэгээд яг үүнээс шалтгаалаад одоо өдөр өнжүүлэх 1-5 дугаар ангийн хүүхдүүдээ өдөр өнжүүлэх гээд бас нэг тусгай багштай. Тэгээ багш нь одоо багштайгаа хамтраад даалгавраа хийдэг. Бас нэг ялгаагүй өөр төрлийн сургууль олцоод байна л да. Энэ бас эцэг эхчүүдийн оролцоонд нөлөөлж байгаа болов уу? Нөлөөлнө. Тэгэхээр нөгөө бага ангийн багш нар чинь бүх суурийг нь тавьж байгаа шүү дээ. Тэд нар чинь
ачааллаа нэмэх, ачааллаа хөнгөлөх одоо ингээд сурах аргууд анханаас нь суурийг нь тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр өдөр өнжүүлэх тэр туслах багш гэдгийг би одоо буруу гэж огт хэлэхгүй. Үндэстэй болоод хийж байгаа. Энийгээ зөв зохицол хэрэглээл тэр хүүхдийн хүмүүжилт хэр зэрэг ач холбогдол өгч ийн вэ гэдгээ бага их тунган хэрэглээл ингээ явах болов уу гэж бодож байгаа. Тэрнээс туслах багштай, 2 туслах багштай, 1 туслах багштай өдөр өнжүүлэх байна уу? Давтан сургалт байна уу? Тэр сургалтын олон хэлбэрүүд байгаа. Тэгэхээр энэ сургалтын системээр боловсронгуй болгохын тулд хүүхдийн эцсийн сэтгэх хөгжүүлэхийн тулд бид нэр амьдралынхаа хэвийн арга байдлаас өөрчлөгдөд нэг багаж гисэн ахиц гаргахын тулд бид нар ингэж ярилцж сууж байгаа шүү дээ. Багаж гисэн ахиц гаргахын тулд болох гэж байгаа онлайн асуудлууд байна. Болохгүй байгаа асуудлууд бас байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэж ярилцаж хоорондоо хамтарч байж л арга замаа олно гэхээс тэрнээс нэг онл яриад нөгөөх нь судалгаа яриад нэг нь болно нөгөөх нь болохгүйгээд би 2 тийш 3 тийш хараад явбал ерөөсөө бүтэхгүй. Тэгээ боловсралгүй нийгэм гэж бас байж болохгүй тэр чинь. Гэхдээ манай Монгол улс бол боловсролын хэмжээгээр ер нь дээгүүрт ордог л сайн явдгийн ер нь бол дэлхийн нийтийн жишгийн хэмжээнд бол IQ өндөртөө манай монголч боловсролын систем тийм муу биш шүү дээ. Энийгээ сайн болгохын тулд л ингэж яваад байгаа. Тодруулж асуухад одоо 1-р ангийн хүүхдийг одоо эцэг эхчүүд бас яг нөгөө одоо намын сонссон багш биш болохоор одоо үсгийг нь заахтаа ч юм уу уншуулахтаа одоо үеэр таслахгүй шууд нэг одоо ингээ гүйцэд уншуулах чигээр алдаанууд их ажиглагддаг л да. Энэ тал дээр одоо ямар арга хэмжээ авч ажиллавал зүгээр вэ? За зүйтэй. Энэ бол бүх нийтийн боловсролтой холбоотой. Тэр 1-р ангийн хүүхдүүд үеэр таслах тэр дүрм журмын алдаа баг бийж гарган тэрний. За ингээр сошиал ертөнцийн юм ингээд харахад их эцгүүд том насанд хүрсэн улсууд алдаатай бичнэ, чихтэй хийх бичнэ. Алдаатай том пост бичиж чинь. Тэгээ алдааг ингээд засаад ингээд үчихлээр нөгөөх нь мэдэхгүй. Тэгэхээр бүгдээрээ зөв бичдэг. Одоо ер нь зөв бичиж сурах айгүй чухал юм байгаа шүү дээ. Зөв ярьж сурах, зөв харилцаж сурах. Тэр том жижиг гэлтгүй. Тэр аав ээж нь алдчихж байгаа юм чинь хүүхдэд алдаатай зааж өгнө шүү дээ. Тэгэхээр сурах хэрэгтэй. Арга байхгүй. За, манай нэвтрүүлэг одоо өндөрлөх төгсөн байна. Та одоо нэвтрүүлгийн төгсгөлд одоо эцэг эхчүүдтэй хандаж юу гэж уриалмаар байна? За, хүндэт эцэг эхчүүдээ та нарын оролцоо хамтан ажиллагааг бүтэхгүй л дээ, тийм үү? Тэгэхээр сургуулийн орчинд ирээд нэг өдрийг өнгөрөөдөг юм уу, тийм үү? Багштайгаа нэг өдрийг өдөржин яриад тэр багшаа ажилдаа танилцаад тэр нэгэ очоод хүүхдүүдээ ингээд хүүхдүүдийнхээ хүмүүжил сурлаганд л амжилт гаргах нэг л арга шүү дээ, тийм үү? Өөр олон аргаас та бүхэн хуваалцаараа. Бид бүхэн хүлээж авахд билээ. Амжилт хүсье. Хүндэт эцэг эхчүүдээ л гэж хэлээ да. Хамтын оролцоогоо сайжруулъя л гэж хүсэж байгаа юм байна. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч эцэг эх болон сургууль сурагчдын хамтын ажиллагааны тухай ярилцсан танд маш их баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье. За эрхэм хүнд үзэгчдээ энэ өглөө ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай.